За, эрхэм сонгогч хэрэгэт та бүхнийхээ энэ орон амар амгалаг айлтгая. Тэгээ одоо сонгуул болох гэж байна. Телевизээр л одоо та бүхэнтэйгээ уулздаг болох нь. Тэгээ бас би аймгийн Монгол Ардын намын сонгуулийн штабыг төлөөлөөд бас иргэддээ яаралтай мэдээлэл хүргэх шаардлагатай болсон учраас өнөөдөр ийхүү телевизийн камер өмнө сууж байна. Тэгээ саяхан одоо ТV10 телевизээр манай аймгийн арчилс намын дарга замун одоо тухайн намын одоо хуулийн зөвлөх нарын хүмүүс Баянгар аймгийн Заг суманд 3 иргэнд тус сумын ардын намын дарга Алтан хуйг замун одоо штаб өөрийнх нь дарга нь хүмүүс төр баяр нарын хүмүүс 10,000 төгрөг зураг тууцтай тараасан гэсэн ийм мэдээллийг тухайн иргэдээс нь бас одоо ярилцлага аваад нэвтрүүллээ. Тэгээд энэтэй холбоотой бас та бүхэнд бас үнэн мөнийг ойлгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь өнөөдөр бас та бүхэн үзсэн байх хэвлийн бахварал дээр бол хэлсэн. Өнөөдөр нэг нэр дэвшигчийн татаж унахын тулд улс төрийн одоо бүхий л арга хэлбэрээр бүхий л одоо бохир арга техникүүдийг бол хэрэгжилж байна. Энэний өнөөдөр ярьж байгаа нөгөө бэлэн мөнгө тараасан гэдэг ийм цурхлыг тарааж байсан нь бол яг өнөөдрийн одоо саяны нэвтрүүлгээр нотлогдож байна л да. Тэгээ бид нар бас одоо тухайн намынхаа одоо тэр дарга Заг сумын Монгол Ардын намын даргатай холбогдсон ийм асуудал болоогүй гэдгийг бол аль биесээр хэлж байна. Тэгээ энэ асуудлыг бол одоо бас тухайн газар дээр нь шалгаж тодруулах тухайн иргэдтэй уулзаж мэдээлэл авахар аймгийн Монгол Ардын намын сонгуулийн штабаас шуурхай групп тухайн одоо Заг сум руу явсан гэдгийг бол би эхлээд хэлье. Тэгээд хоёрдугаарт нь бас одоо бид бүхэн бол бас энэ Монгол улсынхаа сонгуулийн хуулийг хүндэтгэж энэ хуулийнхаа хүрээнд ажиллах үүднээс бол тухайн одоо сум орон нутагт ажиллаж байгаа аймгийн сонгуулийн хэмжээнд аймгийн штабд сонгуулийн хэмжээнд ажиллаж байгаа нийт одоо хуулагч болоод тийм ээ сонгуулийнхаа штабын ажилтнуудтай гэрээ байгуулсан юм аа. Тэгээд бид нар бол одоо энэ хамтран ажиллах гэрээ гэдгийг бол одоо ингээд байгуулсан. Заг сумын сонгуулийн штабд ажиллаж байгаа одоо бүх энэ одоо хуулагч нартай шадарцлагч нартай байгуулсан гэрээ бол энд байгаа. Тэгээд би яагаад энийг үзүүлэх гэж байгаа юм бэ гэхтээ зэрэг магадгүй энэ гэрээг одоо юу гэдгийг зориуд одоо очиж байгаад дараа нь одоо байгуулчаад нөхөж байгуулчаад тэгээд одоо үзүүлж яана гэж ийм явдал гарах үе гэдгээс бас сэрэмжлэх үүднээс би нэгдүгээрт нь сонгогчдоо энэ гэрээг үзүүлээд тэгээд аймгийн улсын хурлын сонгуулийн 3 дугаар тойргийн хороонд энэ нотлох баримтын хамт хөргүүлье гэж одоо шийдсэн. Тэгээд энэнийг одоо би үзүүлчихье. Энэ одоо жишээ нь хамтран ажиллах тухай гэрээгээд ингээ байж байна. 2012 оны 6 сарын 8 гэсэн толгойтой. За энэ дээр нь бол нэг талаас 2012 оны Монгол Улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч нарын сонгуулийн штабыг төлөөж Баянгар аймгийн Монгол Ардын намаар дэд дарга ажилтаа Батчаргал нөгөө талаас сонгуулийн болон бусад ажил тусч ухуулагчаар ажиллах Саарлуугтай Алтан их гэдэг өнөөдөр нэрэнд дурддагдаад байгаа. Одоо энэ Алтан ихтэй байгуулсан гэрээ энэ байна. За энэ гэрээний 22-т нь болохтой зэрэг ухуулагчин сонгуулийн сурчлагын болон бусад ажил туслахтаа Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18-ийн 1-ээс 35.18 дэх хэсэг заасан хоригдсон үйл ажиллагаа явуулахгүй ажиллах үүрэгтэй гэдэг ингээд заагдсан. За ингээд явуулахгүй гэдэг ажилд үүрэгцэн. За хэрвээ одоо тийм ээ эмээг яаж мэдтгүү ямар ч асуудал үүслэх гэсэн одоо чинь 3-2 дээр ухуулагч нь гэрээн заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Эсвэл гэрээний 3-1 заасныг зөрчсөн бол гэрээг нэр дэвшигчийн төлөөлөгч дангаар цуцлана. За ухуулагч нь 2012 оны Монгол Улсын их хурлын сонгуульд тус намаас нэр дэвшигчийн сонгуулийн сурчлагын болон бусад ажилд туслах үйл ажиллагаа явуулахдаа Улсын их хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн. Мөн энэхүү гэрээний 2-2 заасныг зөрчиж явуулсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар хариуцлага гэм буруу зөвхөн ухуулагч хүлээнэ гэдэг ингээд заасан. Одоо бол энэ дээр одоо энэ штабын менежер Батчаргал миний юу болоод одоо жишээ нь Заг сумын Монгол Ардын намын одоо штабын дарга Алтан хуйг бид нэр ингээд байгуулсан гэрээ энэ байж байна. Тэгээ энэ бол нотлох баримт юм, тийм ээ. Өнөөдөр юу гэдгийг ямар нэгэн байдлаар ийм явуургүй аргаар тийм ээ бусдыг өөрийнхөө талд татаж авчихад тэгээд энэ хариуцлагыг нэр дэвшигч нарт хүлээлгэх гэж байгаа юм энэ бүтэхгүй. Альва одоо хууль эрх зүйн зохицуулалтанд болохтой зэрэг нөлөөлөх гол хүчин зүйл нь бол гэрээ байдаг.
аман хэлцэл байдаг, гэрээ байдаг. Тэгээ энэ гар үсэг зурс. За нэгдүгээрт нь энэ одоо алтан үеийнхтэй байгуулсан гэрээ энэ байна. Хоёрдугаарт нь одоо энэ бас мөн ялгаа авахгүй 2012 оны 6 сарын 8 гээд лам сүрэнгийн төр болд гэдэг. Одоо энэ хүнтэй байгуулсан гэрээний гэр байгуулсан гэрээ энэ вэ? Одоо лам сүрэнгийн төр болдын гар үсэг энэ вэ? Тэгэхээр би одоо Монгол Ардын намын сонгуулийн штаб нэр дэвшигч нарын зүгээс арчилсан намдаа уриалж байна. Шудраг өрсөлдөё, тийм ээ? Шудраг өрсөлдөё. Хин нэгнийгээ одоо татаж унах гэж элдв үеийн бохор заваа арга технологи хэрэглэхээ болооч гэж хүсэж байна. Ийм яваргүй үйл ажиллагаануудад бол итгэхгүй байхыг би Баянгар аймгийнхаа нийт ард иргэд та бүхнээс уриалж байна, хүсэж байна. Баярлалаа. Тэгээд дараагийн үйл явдлууд яаж өрнөх үү гэдэг нь та бүхэн хараарай. Үнэн манай талд байгаа эсвэл ялт манай талд байгаа гэж бидгүй итгэж байгаа. Баярлалаа.